Үйлчлэлтийн бэлтгэл ажил түүнийг эрчимжүүлэх тухай асуудлаар та бүхэнтэй өнөөдөр Хөсгөд аж ахуйн сайдын хамтаар бас уулзалт хийж байна. Энэ аймаг сумын аюулгүй нөөцөд өвчтөжөл бэлтгэх ажлыг цаг алдгүй зохион байгуулах, зуншлаг тааруу байгаа хадлан бэлтгэх боломжгүй аймаг сумууд бусад аймаг орон нутгаас өвчтөжөл бэлтгэх худалдан авах талаар хамтран ажиллах, ялангуяа Баян Улгийн Завхан аймгийг одоо сүүлийн 3 жил дараалан өвчтөжөлийн нөөц үрдүүлэлтийг 50-аас доош хувьтай биелүүлж ирсэн тул эртнээс анхаарч ажиллах шаардлагатай. Тэгм учраас та бүхэн маань одоо аймаг орон нутгийн хэмжээнд, сум багийн хэмжээнд малчид иргэдтэйг аж ахуй нэгжүүдтэйгээ хамтарч аймаг орон нутаг хоорондоо одоо боломжтой бэлчээр өвчтөжийн даатс, өвчтөжөл хангалттай ургац сайтай газрууд бас ургац хомс байгаа аймаг орон нутагтаа тусал дэмжлэх ажлуудаа уялдуулж ажиллах замаар энэ аюулгүй нөөцөө бүрдүүлнэ. Зуншлах сайтай аймаг сумдын нутагт малчдыг баг бүлэг болгон хадлан тэжээл бэлтгэх нь тусалж бэлтгэгт нь одоо тусалж дэмжих ажлыг зохион байгуулнаа. Хадлагын талбайг оновчтой хуваалцах, зохистой ашиглах, хадлагын талбайгүй аймаг сумдад хадлагын талбай ашиглуулах ажлаа бас дөрвөн эзнээр зохион байгуулж ажиллана. Аймаг сумын хэмжээнд мал мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг малын чанар, сүргийн бүтэцт одоо бас зохис тарьцаанд тулгуурлан зохион байгуулах. Орон нутгийнхаа хүн амын өвөл хаврын хүнсний хэрэгцээнд чанарын шаардлага хангасан мах бүтээгдэхүүнүүдийг нөөцөлж одоо нийлүүлээ зогсохгүй өмнөд урдснаар нийслэл Улаанбаатар хотын иргэдийг чэнжийн дамжлаггүйгээр махан бүтээгдэхүүнээр хангах асуудлыг энэ жил энэ үйл зохион байгуулнаа гэдгийг та бүхэн маань сайтар одоо ойлгож зохион байгуулаарай гэдгийг хэлье. Аймаг сумын хэмжээнд шаардлагат малын эм бэлдвэл за халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж тоног төхөөрөмж бодисын нөөцийг бүрдүүлэх ажил бий. Амьд малын худалдаа шилжилт хөдөлгөөн отор нүүдлийн зорилгоор аймаг сумд дамжсан малын шилжилт хөдөлгөөнийг түрүүн одоо хэлсэн системийн хяналтанд хатуу авах ёстой. Халдвар төвчөнд харахаас өрчин сэргийлэх, тэмцэх, хор уршигын талаар малчид ард иргэд аж ахуй нэгж байгууллагууд ухуулах сурталчилгааг орон нутгийн хэмжээнд сайтрыг хийх хэрэгтэй байна. Засгийн газраас, салбарын яамнаас, мал эмнэлгийн ерөнхий газраас, аймаг орон нутгийн удирдлагуудаас тодорхой арга хэмжээ авч хөрөнгө мөнгө зарж өчнөө ажил зохион байгуулж байгаа хэдий ч зохион байгуулж байгаа ажил авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ түүний үр дүн малчид иргэдэд хангалттай хүрэхгүй байна. Энэ талаар би бас холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгсөн байна. Хэл мэдээллийн хэрэгслээр сурталчилт оролцоог нь хангах. Хэн ямар ажил хийгээд байгаа юм? Хэний төлөө ямар ажил зохион байгуулагдаад байгаа юм? Хэн юун дээр анхаарах ёстой юм? Малчид иргэд өөрсдөө мал махаа эрүүл байлгах тал дээр юу хийх ёстой гэж хаана үргэлжлүүлэх хариуцлагажуулах ажил мэдээллийг зөв өгөхөөс тогтмол өгөхөөс шалтгаална. Тэгэхээр аймаг орон нутгийн онцгой комисс, онцгой байдлын ерөнхий газар, мал эмнэлэг, хамгийн газрын хэл мэдээллийн байгууллагууд энэ тал дээр онцгой анхаарч ажиллая шүү. Энэ албан даалгаврын одоо хэрэгжилт хэрхэн хангаж байгаагаас шалтгаалаад цаашид та бидний үйлчлэлтийг хэрхэн даван туулах, эдийн засгийн өгөөчтөө өвлжилт хавржилтын бэлтгэлийг хангах тухай асуудал яригдана. Тэгэхээр энэ одоо албан даалгаврын биелэлтийг та бүхэн маань сайтар хангаж ажиллаарай.